7 сая төгрөг гэдэг чинь нэлээд их мөнгө. Намайг үлдээчихээ хоёр. Энэ хоёулаа хармаарчгүй. Би болцоогоо цоцлоод маш ирсэн байж байгаа одоо үлдээд авч явахаас арга байхгүй. Их хүрийн харилцааг бас битгий ингээд хэвтүүлээрээ гэж хүсэж байна. Хэрвээ одоо ухаантай болсон бол сая төгрөг хэрэг байна. Сайн байна уу? Намайг Сэрж мэдэг гэдэг Сэржээ гэж дууддаг. Одоогийн байдлаар 23 настай. Агарын цэрэгт ажилладаг. Сайн байна уу? Намайг Мишель гэдэг. Би 28 настай. Солонгост 20 жил амьдарч яваад ирсэн. Ийм монгол хэл тийм сайн биш. Гэхдээ ойлгодгоо. Сайн байна уу? Намайг цэцэрлэдэг. За энэ жил 28 нас хүрэх гэж байгаа. За одоогоор ажилладаг. Тийм байна. Баярлалаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Тэгш Жаргал огтой бүтэмжигдэг. Хүмүүс намайг Зайны гэж дууддаг. За тэгээд би видео эдиторээр ажилладаг. Одоо 23 настай. Тийм залуу байна. Баярлалаа. За сайн байцгаана уу? Намайг Оюнбат гэдэг. За хүмүүс намайг олон янзаар дууддаг. Уул үлэмжээ, оби. Лоби гэдэг нэрэндээ илүү дуртай. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Намайг Ану дээр гэдэг. Ану гэж дууддаг. 20 хэдэн настай. Тэгээд жүжигчин болох гээд хичээгээд л явж байгаа юм охин байна. Намайг Азил гэдэг. Тэгээ одоо хамгийн жаахан л юм шиг байна тий. 20 хүрэх гэж байна. Оюутан. Уул би бээр хятад хэлний сургалтанд бүртгүүлэх зорилготойгоор орж ирлээ. Оо, nice. Одоо юуг нь нөхөв дээ бас те. Би хятад хэлтэй бол улс оронд минь бас хэрэг болдгийм бол болохгүй ч үс яг надад хэрэгтэй юм чинь. Тэгэл сайхан нэгдүгээр шатанд нь суугаад нөгөө сая төгрөгийг үлдвэл бас дахиад хоёрдугаар шатанд нь бүртгүүл нь үлдэхгүй бол хоёр дахь нэвтрүүлэгтээ орё л гэж бодоод явж байна да. За би болохоор өөрөө стример контент бүтээгч болох зорилготой. Энэ оныхоо зорилтыг 100,000 subscribe хүрнэ гэдэг зорилт тавьсан байгаа. Тэгэхээр энэ тэмцээнд ялах нь надад хэрэгтэй байна. Тэ? Ялах нь одоо яг 100,000 нөлөөлөх үү? Ялах нь 100,000 нөлөөлөх үү? Одоо 100,000. Одоо миний амжилтын эхлэл энд байгаа юм болоо. Би бас хятад хэлээ сайжруулах сонирхолтой. Гэхдээ ер нь бол хоёулаа ингээд тусдаа ярьж байгаа гоё хятад хэлээ ингээд хамтдаа сайжруулад явъя. Би тэгэхээр мөнгө хоохгүй. Харин тийм хуваахгүй яг бол тэр нь бүтнээрээ надад тэрх байхгүй. За би болохоор контент креатор болох сонирхолтой. Гэхдээ ямар чиглэлээр вэ гэхээр ер нь би өөрөө дуулдаг. За тэгээд тэр дууныхаа дуулахад бас ингээд шууд дуулчих бас болохгүй юм байна те. Нэг тодорхой хэмжээний mic equipment хэрэгтэй. Одоо энэ сая төрийг аваад би шууд ингээд аялын хадгаламж гэдэг юм уу тэрэн дээрээ нэмж болно. Эсвэл тэгээ хараагаа тэглүүлэх чаан зорилт тэгчих болно. Тэгэхгүй шууд зорилго тавиад одоо mic хөтэлтэйж аваад одоо тийм контент гаргаж ирэх болно. Надад потенциал нь байна. Та бүхний гарт mic нэ гэж хэлье. Тэгээ хоёлаа хятад хэлээд тастаа гоё сураад. Надад надад зөндөө ном байгаа. Хөнгөнгөөр хэлийг ивэл одоо надаас 3 эмэгтэйчүүд маань гой хүмүүстэй. Би бас гой хүмүүстэй болмоор байна. Тийм их юм хөнгөнгөөр хэлвэл. Тэгээ дуун зэргийн хэлвэл би одоо Солонгос Монголын ингээд харьцааг ингээд сайжруулах гад бас ийм хөө креатив дээр ингээд хамтдаа тусалмаар байгаа. Хамтарчд ингээд туслая гэж бас бодож байгаа. Жохоо хүнд юм яриг гэвэл нэлээд жоохон хүнд юм. Манай ах маань эмчилгээний мөнгө бас хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр бас сая төгрөгийн мөнгөтэй болвол ахта туслая гэж бодож байна. За хэрвээ үлдээд сая төгрөг гартаа хатгсан байж байх юм бол би бол угаасаа дүүгийнхээ төлбөрлөл бүгднийг зориулна. Дүү маань special needs-тэй хүүхэд байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар чадж байгаа юмыг дэмжих шаардлага гардаг болохоор сургалтын төлбөрийг нь олон л юм хүнд ингээл тэгэл явна да. Би болохоор хувьцааны арилж явдаг хөрөнгөний салбарт тэгээд тэндээ игээд ашаа игээд сургалтын төлбөрөө. Coin арилжаа. Coin маань болчих тийм. Өөр хувьцаа түүхий талтай. Миний
гэх юм бол дүүгийнхаа сургалтын төлбөрийг төлнө гэж бодож байгаа. Одоо нэлээд бас дутуу байгаа байхгүй. Манай дүү оюутан, би айлын том, доороо айгүй олон дүүтэй. Хүмүүс насглаар ер нь пөөх гээл уулга алдтыг. Би яг намайг яг энэ ихний шатан дээр хасах байх юм бол би хэддэгтэй хийлээ заяа. Тэгээд яг миний доотлын дүү оюутан. Тэгээд дүүгийнхаа сургалтын төлбөр рүү бол ер нь дүү нартай зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Миний төлөвлөгөө бол сая өөрчлөгдлөө. Миний төлөвлөгөө би бас бусдад туслая гэж бодлоо. Эхлээд өөртөө туслаад дараа нь бусдад туслая гэж бодлоо. Тэгээ сайхан сургалтандаа бүртгүүлээд үндснээр сайхан туслая гэж бодлоо. Бас ажил байгаа шүү дээ. Мөнгө хэрэгтэй байгаа юм шиг байна манайхан. Асуулт асууж болох юм уу? Бусад хэдээсээ хэдүүлээ гоё хэлцээ л та. Одоо энэ контент дараад ялаад сая төгрөг аваад одоо ингээд зарцуулах зүйлүүдээ хэлчихлээ шүү дээ. Түнгүүд яг манай тэгвэл өөрсдийнх нь яг үндсэн өөрсдийнх нь олдог орлогыг яг ямар орлогыг үүсгэртэй хүмүүс байдгийг гэдгийг асуумаар байна. Асуусан юм чинь би ял тогтмол орлоготой биш ээ. Тэгээд тогтмол орлоготой болох гал явж байна. Манай жүжигчин болох гал хичээгээ явж байгаа ийм хүн байгаа. Тэгээд урлаг жоохон хэцүү мөнгө олдгоо мó. Үнэн гэлээ. Урлаг жоохон мөнгө олж чаддгүй яг нөгөө цэвэр ийм дуртайдаа л хийдэг юм гэх юм уу. Яг хайртай учраас мөнгөнд нэг ач холбогдлохгүйгээр тэгэл мөнгө олох нь муу ч гэсэн тэгэл урлагт хичээгээд л явж байна да. Би болохоор тогтмол орлоготой. Армийн үн, цэргийн үн, цолтой үн болохоор бас ялтчгүй цагийн өөрийнх нь дагуу ажиллаж байдаг. Тэгээд хажуугаар нь яг энийг ярьж болохгүй л дээ гэхдээ ярьчих юм. Дуулах маш их дуртай, сонирхолтой. Тэгээд хажуугаар нь смэрсэр өөр юм хийх гэж үзэн, захиалга авах гэж үзэн. Ер нь 13 настайгаас хойш ингээд ажил хийгээд явцсан болохоор шаардлагатай үед 3-4 ажил зэрэг хийн шаардлагагүй байх юм бол нэг ажил дээр бүх юмаа зориулаад ингээд явчихдаг. Тэгэхээр орлогын их усрал нэг жоохон ups and downs их. Гэтэ яг бас тэрийгээ дээр байжгүй бариад явчихвал явчихаар. Хоёулынх нь адилхан юм. Би бас яг анх 13 таад ажил хийж үзэж эхэлж байсан. Гэтэ нөгөө төсвийн цалинтай гэсэн үг те зэрэг. Тийм. Би л өмнө Солонгос байхдаа Инчон аэропортын гал дээр ажилладаг байсан. Тэр үед л мэдээ Солонгос цалин сайтай. Гэхдээ одоо Монгол ирсэн юм чинь багшаар ажиллаж байгаа. Та бүхэн багшийн цалин мэдчихэж байгаа хаа. Солонгос. Тий. Гэхдээ тогтмолтойгоор багш биш. 7 хоногт 2 удаа юм уу 3 удаа Сургалтын гэсэн үг. Тий. Тэгэхээр тэгээ. За миний хувьд болохоор цалин 9-с тэ 18 хооронд тогтмол ажилтай байдаг. Яг энэ чигээрээ бол ерөөхдөө 5-6 жил ажиллаад явж байна. Анх бол юу 2 дугаар курсээсээ эхлээд дадлаг гэж эхлээд тэрнээсээ тэгэл цаашаа ер нь ажиллаад явцсан. Ямар ажил хийдэг лээ? Одоо болохоор би сүүлд ажиллаж байсан. Монгол Улсын далайн захиргаа гэдэг газар байдаг. За Монгол Улсын далайн захиргааны талаар хөлөг онгоц бүртгэлийн мэргэжилтэн гэж байна. За энэ газрыг ер нь мэддэг хүн байна гэхгүй юу. Харин тийм. Тэгэхээр далайд нөгөө нэг бүх хөлөг онгоц ингээд юутай одоо ямар нэг улсын тугийн доор ингэж явдаг байхгүй юу. Тэнгүүд туггүй онгоц явдаг байх. Манайх өөрсдөө далайд гарцгүй орон шүү дээ тийм ээ. Гарцгүй 44 орон байгаа. Тэрнээс одоо иймэрхүү бизнес чиглэлээр явах. Далайн биш завин дээр одоо ингээд бүртгүүлээд тэгээд ингээд явж байгаа гэсэн үг байхгүй. Тэнгүүд тэр одоо заннууд маань манай улсын доор манай улсын хөлөг онгоц гэж явж байгаа гэсэн үг. Тэр манайх одоо ашиг хүртдэг юм эндээс. Тийм. Бүр нэг дагуу ашиг жилдээ хүртчихдэг. Тэр ингээд явж байдаг. Тийм. Амар сонирхолтой мэдээлэл олж авлаа. Агаар тэр ямар мундаг юм бэ? Би болохоор видео эдитер гэж хэлсэн. Тэгээд ерөнхий гэртээ сууж ажилладаг болохоор ер нь хүссэн үедээ ажиллагаа хүссэн үедээ дуртай зүйлээ хийж чаддаг. Гэхдээ одоо яг төвлөрж байгаа зүйлдээ яг хандуулахын тулд зорилготой хүрэхээ тулд ер нь одоо яг энэ хийж байгаа ажлыг ер нь болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө санхүүгийн өв сөргөө болж байгаа гэсэн үг. Тэгээ ямар ч ихсэн нэг хүн болгонд л хэрэгцээ байгаа. Тэр мөнгө ямар нэгэн зүйлд угаасаа хэрэглэгдэж дуусна. Бүгдээрээ л авах хүсэж байгаа шүү дээ. Тийм үстэй. Би бол аав ижил олог байхгүй тийм. Ямар мэргэжлээр сурж байгаа даа? Олон улсын арилт. Олон улсын. Уг нь айгүй эргэлттэй мэргэжил шүү дээ.
Одоо ер нь нэлээд хөгжиж байгаа. Уул ямар орлогыг үүсэртэй вэ? Цалин авахаас болно. Нэг тээврийн нөөц тээврийн компани өвөр монголчуудтай ажилладаг. Ер нь тэгэл очихгүй эрэгтэй үед нь уцаар бүх мөн зохицуулж нэгтэй байнга сарын цалин аваад байждаг. Тиймэрхүү тэгээд өөр хин нэг надад ажил даалгавал юу ч асуухгүй ажлыг нь хийдэг, ямар ч ажил байсан амаа байхгүй. Тийм болохоор миний орлого заримдаа амар өндөр байна, заримдаа ямар ч орлогогүй юм. Тэгэхээр тий чамд хэрэгтэй бол намайг дуудаарай. Энд одоо миний дугаар гарна. Тэгвэл ба саяны хэлсэн бүх юмнуудаас баг манайхан дотроо хинт саналаа өгөхгүйгээ ойлгомжтой бодцсон л байгаа байх тий. Бид үнэртэй ус худалдаа авдаг уу? Эсвэл уг брендийн нэрийг худалдаа авдаг уу? Дэлхийд дээр мянган үнэртэй ус бий. Жишээ нь Grill брэнд гэхтэл ойролцоогоор сая 200 мянган төгрөгөөр зарагддаг. Гэвч яг үндэ тухайн усны бодит өртөг ердөө 10%-ийг л эзэлдэг байна. Үлдсэн 90%-ийг та зөвхөн брендийн нэр хүнд зар сурталчилгаанд л төлдөг. Тэгвэл уг үнэртний зөвхөн өртгөл бүтсэн усыг авах боломжийг Лагив танд санал болгож байна. Лагивд бидний төсөөснөөс илүү үнэртний цуглуулга байгаа бөгөөд та өөрт ойрхон салбараас бодолтой авах боломжтой. Та дэлгэрэнгүй мэдээллийг description хэсгээс аваарай. Лагив Mongolia. Мэдчихсэн ус. Хамгийн цогцлогыг аваа гэсэн. Наа хасахгүй л угаасаа болохгүй гэж мэдж байгаа. Нөгөө талаас угаасаа надад нэг хэрэгцээ байхгүй шиг ярьцсан. Би угаасаа нэвтрүүлгээ өөрөө буруу ойлгож байгаа. Нэвтрүүлгээ буруу ойлгож байгаа. Rage, money, power. Нэг Нэг бишээ. энэ хайс бохол ирж чинь харагдахгүй. Юу вэ? 50 даа. За хоёулынхын зорилго харцсан байгаа юм болон уц сургалт байгаа даа тий. Тийм. Зүгээр. Content creator гэсэн. Тийм шүү дээ нэрээ. Энэ бүх нэг төгс хүмүүс маань аав гэсэн. Тийм. За хүч нэмээд хэлэх юм бол хоёрдугаар гэдэг ч юм уу тэгж одоо шалтгаан гэдэг юм бол хандын өргөн хинд вэ гэхээр азтай савар тийм зориг. Ер нь бол дандаа л юу яадаг л та тэгж явдаг. Хоёлаа л ер нь адилхан цалингийн яг орлоготой гэдэг ч юм уу тийм байна. Миний шалтгаан болохоор би дүүгийн төлбөрт нүүн гэдэг хичээсэн та. Дүү маань болохоор ер нь л юу гэдэг юм. Autism гэдэг онцтой. Тэгээд саяхан бас олон улсын фестивалд ингээд special needs-тэй хүүхдүүдийн ингээд нэг төрөл нь яваад алтаваад ирчмэрсэн. Тэгэхээр яг тэр хүүхдийн чадж байгаа юм дээр нь өшөө жоохон нэмэр олчмоор байна. Зөвхөн эцэг эхийн харьяат биш бас нэг их чидэг хүн байгаа шүү. Айлын томчтой би чинь нэг тэр мөрөн дээр бол дүүд олж байгаа хүн оруулчмаар байна. Тийм charity юм угаасаа тэгээд хийдэг болохоор тэд нар бол тэг явагдчихл байна. Одоо хамгийн ихэд нөө prioritize хийгээд би чухлын дараалт юу байна вэ гэхээр магадгүй мэддэг байхгүй. Тэгэхээр тийм хөө байна. За ийшээ юм бодож байна уу? Ер нь чи айгуу тийм гоё цэргийн хүн болохоор амар тийм эмгэгтэйгтэй одоо ингээд гоё ярддаг юм байна. Тэнгүүтээ өмнө ингээд хариуцлагатай ингээд ингэдэг болохоор би чамаа ингээд гоё мөнгө төгрөгөө өөрөө ингээд сагуугаа гоё бариад юмнуудаа хуваарлж чаддаг байх гэж боддог байхгүй. Тийм болохоор тийм хүн биш үү? Тийм хүн биш үү гэж байна. Одоо ч яа сайн гонигт нэмбар харагдчихэв. Юу би болцоогоо цуцлаад нааш ирсэн байж байгаа одоо үлдээд авч явахаас арга байхгүй. Яг өглөө ээж намайг хайж чаана гэдгсэн. Тэгэхээр би энэ 1 минут 1 сая гэдэг шиг хадлаа нэг юм нэвтрүүлэгт орох гэж байгаа ингээд тэгс гайсан чинь одоо чи мөнгөтэйгээр ирээ гэдэг таахгүй. Яг жоохон жокэлтэй. Гэхдээ бас их хүрийн харилцааг бас битгий ингээд сэтгүүлээрээ гэж хүсэж байна. За. Хүний биеийн хамгийн том эргэтэн аль вэ? За эндээс Арьс.
Нарны аймгийн хамгийн том гариг юу вэ? За хэдээс дахиад. Бархас байд. Хүн хэдэн хос авиралтай вэ? За хэдээс 12. хүний бие хамгийн их цус агуулдаг эрхтэг аль вэ? Эндээс анхаарах гэж байна. Хамгийн Цус агуулдаг. ихтэн Эрхтэг. Илэг. Аль төв хамгийн олон улс онтой вэ? За биш гэсэн. Аз. Европ. Африк. Зөв. Хамгийн хөнгөн хий аль нь вэ? За. Юу штэ. За хэлж. Оо нөгөө. Хэлчихээ Яг яасан. хэлээ лөө. Жишээ. За гоо Хүчил төрөвч. Агаар. За одоо Нүүр. Бас төрөч. за зөв. Анхны ойлын хэдэн онд хаан болсон бэ? За Грик. хэдэн онд болсон бэ? Он уу? Тэгээ он. Одоо 1882 илүү 1974 оны ах шиг гэрээ Японы айл юм. 1892. 1962. 1873. дэлхийн хамгийн том далай. Номхон тал. Шар, цэнхэр, хоёр өнгийг холбоор ямар өнгө гардаг вэ? За биш үү? Ойлоод За зөв. За Надад сайд хэрэггүй болчихлоо. Тоохгүй л үү. яг одоо Английн хааны нэр хэлнэ. Чарлз. За чиглэлээр юу гэсэн би юм. Чарлз. За зөв гэсэн. Хоёрын хувьд 1 сая төгрөг хэр их мөнгө вэ? надад л 1 сая төгрөг гэдэг чинь нэлээд их мөнгө яа гэвэл цалингаа бодвол илүү их мөнгө юм чинь. Цалинтайгаа харьцуулах. Тийм. Яг Монголд ирээд одоо жил болж байгаа. Гэхдээ ээж ам маань Солонгост байгаа. Би Монголд ингээд ганцаар байгаа байхгүй юу. Тэгэхээр яг үндэ надад байр гэж байхгүй, өөрийнхөө гэр гэж байхгүй. Тэгэхээр ер нь сая төгрөг дотор ингээд багтаад ингээд байр юм уу тийм юм харуул ер нь байдгүй юм байл Улаанбаатарт. Амар өндөр. Монгол амар үнэтэй юм бэлээ. Гайхсан. Тэгээ дээрээс нь байрны мөнгө, суухийн мөнгө гэж бас амар байдаг. Тэгэхээр сая гэдэг чинь бодож чадхааргүй их мөнгө. Бодож чадхааргүй их мөнгө гэж биш ээ. Мэдээж энийг жоохон мөнгө гэж бас боддог хүмүүс байгаа. Гэхдээ одоо их мөнгө гэж бодвол нэлээд их мөнгө. Ер нь орлоготойгоо харьцуулахад орлого зарлагтайгаа харьцуулахад сая төгрөг Мишкагийн хувьд их мөнгө гэж. Их мөнгө гэж бодож байна тийм. Миний бодлоор ер нь яг цалингийнхан маань тал хавцал тийм мөнгө байгаа. Тэгээд өмнөх юм дээр бас тунаад үлдсэн хамаагүй марччихъя. Тэгээд Цалингийнхан 50. тий би бол ингээд гоё одоо яг нэг сая нэг тийм эмгтэй хүн аваас байж захгүй. Тэгтээ ингээд нэг амар нэг юугаа хөөсөө яаж байгаа юм биш үү. Тэгтээ ингээд эмгтэйчүүдийн хэрэглээ одоо амар өндөр штэ тий ингээд одоо ингээд нэг тосч хийдэлээ. Тийм болохоор тэгж бодчихсон. Тэгтээ яг зүгээр. Тэгээ ямар ч сан нэг өөр охиныгоо цааш нь явуулнаа гэд. Миний хувьд сая төгрөг ер нь их мөнгө. Гэхдээ нөгөө мөнгөний үн цэнийг аюу хэрэгтэй ойлгоцсон өөрөө мэдрээд 13 настайгаас хойш эцэг гэхээсээ огт тийм санхүүгийн бүр 100% хараат болчихсон. Тэгээ айлын том учраас ийм албан хүчээр гэх юм уу? Тийм болцсон болохоор сая төгрөг миний хувьд маш их мөнгө. Гэхдээ одоо яг ингээ нийгмийнхаа үний өсөлттэй харьцуулахад тийм их биш болчиход байгаа яг үнэ. Тийм. Сонсоход 1 сая төгрөг гингүүт ингээд ардаа 6 тэгтээ их мөнгө боловч яг үнэндээ одоо жинзээ манай үеийнхнийг хөдөлмөрийг үнэлж байгаа байгууллагын хувьд ч тэр тэгээд яг нийгмийн санхүүгийн одоо энэ өсөлт инфляц зэрэгтэй ингээд харьцуулахад бол бас яг Монголын нөхцөл байдалд Мишкагээ бас хэлж байгаа юм үнэлдэ Солонгос болон Монголыг хоёр орны харьцуулалт хийхэд Монголд ирээд ялчгүй бага мөнгө л болчиход.
Тэгээд хүмүүс намайг ингээ бууруугаар андуурж байгаа нь ингээ солонгосч ээж авч байгаа юм чинь чам санхүүгийн тусламж байж болно шүү дээ. Яагаад тэгээд ингээ хүмүүс бас бууруугаар болдог. Гэхдээ би нутглуугаа ирэхийн тулд ээж аваас ямар ч тусламж авахгүй гэж ярилцаад нутглуугаа ирсэн. Тэгэхээр би өөрийгөө бүгднгийн цогцолтод явж байгаа. Тэгэхээр бас нэлээд их мөнгө гэж асууж байна би. Тэгээд ер нь хүмүүс нь буруу ойлгож байгааг нь хэлье. Чи буруугаар ойлгоорой. Би сая төгрөг одоо та хоёрын нэг ясандаа ятгах гээд байна л та. Намайг үлдээч хийчээ гэд. Тийм. Би өөртөө зарцуулахгүйгээр нөгөө гэр бүлдээ зарцуулах гэж байгаа учраас манай ээж яг хүртэл эмэгтэй. Тэгээд би 8 дүүтэй. Тэгээд айлын том. Тэгээд дандаа миний яг доотлын дүү оюутан басан дандаа ингээд 10 жилийн сургууль болон цэцэрлэх. Тэгээд тийм болохоор дүүн нартаа аюух зарцуулмаар. Тэгээд нөгөө том болчихлоор юм хариуцлага болон нэмэгдээд одоо нөгөө оюутан дүүгээ хажуудаа авцсан хамт амьдэрдэг байхгүй. Тэгээд төлбөр болон нөгөө бусад зардлууд өглөөнөөс орой алтал хичээлтэй байдаг учраас бусад эмэгтэй хүүхдийн зардлуудыг нь би бас дааж аваад нэг юм том хүүхдтэй шиг болсон. Тийм болохоор санхүүгийн эрхтэй маш их байгаа. Тэгээд ээждээ жоохон ч гэсэн нэмэр болчихъя гэж бодоод хичээгээл явдаг л да. Гэтэ нөгөө ажил хийгээд олж байгаа орлогоос гадна одоо өнөөдөр ингээд сая төгрөгийн хэрвээ эзэн болчих юм бол бас нэг юм нэмэлт тахгүй чинь амар чухал шууд төлбөрөөс нь хөнгөлөх юм уу. Тийм байгаа болохоор би үлдчихэё гэж юм. Одоо ингээд яг гурлахад за би юу нэрээ татъя ч юм уу тийм хүм байна уу. Би бол сая төрүүлээд хэлцсэн яа. Авнаа л гэж байна уу? Тийм би авнаа. Намайг үлдээчихээ хоёр юм. Энэ хоёр лугаад хармаарч хөө гэж. Одоо энэ залуугийн тухай маань сайн мэдэхгүй байгаа. Өөрийгөө хэлээд үзэх үү? Би оюутан. Оюутан. Тийм. Мөнгө авахгүй. Хөдөлмөс ирсэн. Мөнгөгүй төрхий. Орлого байхгүй. Одоо нэг сая амар их мөнгө шүү дээ. Одоо хинтээ амьдарч байгаа юм тэгвэл? Тэгэл ганцаараа л. Ганцаараа яа. Гэж их соёотой. Яс мөнгөө. Манай нөгөө оюутан мөнгөгүй залуу маань ганцаараа ямар одоо түрээс аав ээж. Одоо ер нь яаж орлого олж ийн оюутан гэхээр цаг зав нь. Тэгээд нэг ажил хийх зав гарахгүй. Тэгээд өөрөө нэг арилжаа энэ төр хийгээд тэрүүрээ жоохон орлого олно. Түрээс өдрөө тэгэхээр арилжаагаараа олсон мөнгөөрөө төлдөг гэсэн үг. Тийм заримдаа болдог. Тэгээд би анх өөр сургууль сурж байгаа. Тэг нэг асуудлаас болоод хөөгдсөн аахгүй. Тэгээд шинэ сургуульд ороод тэгтээ сургуулийн төлбөр байдаггүй. Тэгээд төлбөрөө би банк усаас зээлж аваад зээл өгөөд төрөөс өгөөд эцэгээс мөнгө авч болохгүй. Өөр сургууль сурж байхдаа амар хөнгө авсан. Нийтдээ нэг ганцхан жилийн дотор 50 орчим сая төгрөг авсан. Тэгээд би дахиж мөнгө авахгүй болсон. Тэгээд надад ямар ч орлого байхгүй. Тэг өөрөө харлаад, зохицуулаад, түрээс сургуулийн төлбөр энэ төр гээд их надад зохицуулаад хичээж юм тийм. Чи жилийн дотор 50 сая төгрөг ээж аваас авсан гэхээр хэрэглээ өндөр байна уу? Эсвэл асуудал үүсгэсэн үү? Нууц шал. Сургуулийн төлбөрөөс гадна ганцаараа байр төрөлж амьдарч ирсэн. Тийм. Тэгээд яг нийт зардлууд маань нэлээд. Тийм. А зүйл хэдэн настай лээ? 20 Одоо 20 хүрэх чинь. 20 дээ. Яа. Архит орсны төрлийн хэрэгэлдэг үү? Үгүй юу. 5 сая хэрэгч хүслэх мөнгөтэй нэг жилийн дотор. Би тэгээ жоохон гахаал. Яасэ. Жилийн дотор 50 сая сургалтын төлбөр олон түрээс гэхэд ер нь ихтэй орох. Тийм одоо энэ сая төгрөг 51 сая дах болно гэж бас бодохгүй байна. Тэгэл та би тэгээд өсгөөд өргөжүүлээд ингээд өсгөөд зүгээр ингээд бас тийм зүгээр үрхгээд авч юм шиг боллоо. Өсөхгүй л яг нь. Өсөн тийм. Өсөн. Аха. Тэр 50 сая төгрөг өссөн үү? Би тэгэхэд энэ бол мэдэхгүй чадахгүй.
жоохон тэнэг байсан. Тэгэл жоохон Хэрвээ одоо ухаантай болсон бол сая төгрөг хэрэг байна уу? хэлгүй яах вэ? Тэр тусмаа байхгүй. Зүгээр таны мэдхүү гэсэн юм. За надад болохоор ийм зөвлөө. Юу хийдэ? Чөлөө цагаараа юу юм бэ надад? За өөрийгөө гоё ярьчих гоё те. Итгэлтэй байна уу? Би чөлөө цагаар их олон юм идэх шүү дээ. Ууланд гарна, ишээ явна, алтан таван бүгд явна. Фитнесийн барилтан, бокстон нэг юм сонирхолтой бүдүүрэн турна гэл. Жилийн дотор нэг 20 хилийг хасаад 20 хил нэмээд тэгэл нэг юм өөрийгөө өгч өгөөл өгдөг тийм. Тийм ямар нэгэн Монгол улсад болж байгаа тийм зүйлүүдийг нэг мэддэггүй. Шинэ дуу гарсан уу, шинэ кино гарсан уу, шинэ хүн гарсан уу тэр юусоо шар мэдэнээс хол нэг хэсэг бол ууланд л амьдэрдэг байсан. Тийм ч утгаараа уул гэдэг нэртэй байсан байж магадгүй. Тэгээд яг уу тиймэрхүү хоббинуудтай өөрийгөө ер нь байнга сорж үзэх дуртай. Тэгтээ physically. Би бол чулууцтайгаар юу илээ. Солонгос хэлний багш хийж байгаа юм чинь тэрийг ингээд бэлдэх ёстой өөрөө бас тэрийгэ бэлдэн үгүй бол монгол хэлээ бас сайжруулах гад Монгол дуу тэг кино олоод үзэж байгаа. Их тэрийгэ яа тэгэл Монголд амьдрахаар шийдсэн юм чинь монгол хэлийг улам сайжруулах ёстой. Тэгээд хажуугаар нь солонгос хэлийг заахаа бэлдээд тэрийгэ бас монгол хэлээр ахад бас өөрөө сурч үзэж байгаа. Надад бол нэг тийм цаа одоохондоо байхгүй байна. Тийм. Дээр нөгөө хийдэг юм аягийг л явж байгаа. Урд нь би хувцс дизайн хийдэг байсан. Технологи юм хийдэг байсан. Тийм. Боксер бас нэлээд ажилладаг байсан. Тэгвэл бас надад нэг юм санаа юм. Энэ гурав үлдсэн юм чинь нөгөө хоёрынхоо, эсрэг хоёрынхоо одоо тэр хүнд мөнгө хэрэгтэй байх шалтгаан болон эсвэл ч юм уу одоо энэ чамд нэг юм шаардлагагүй юм шүү гэж байгаа зүйлээ хэлвэл ямар сонирхолтой болов гэж бодож байна. Эсвэл өөрөө аваагүй байлаа ч гэсэн за би авахгүй байлаа гэхэд чи авсан байх юм бол надад бол харамссан малгай чиний шалтгаан бол хангалттай байлаад байж чадчихна гэдэг тэр хүнээ эсвэл хэлдэг ч юм уу. Би бол өөрийнхөө 100% саналыг нэг мишкад 28 настай Монголоо зориод ирсэн ч юм дээ. Учираас яг мэдээж struggle байгаа, мэдээж монгол хэлгүй болонгот хүмүүс манайхан ч бас муухай жалгадаг үний үзэлтэй шүү дээ. Нэг нутаг биш бол нэг хэлээр ярьж байгаа хүмүүсээ сонгоно. Гэхдээ зүгээр одоо манайс арай өөр болж байгаа. Чамайг дэмжих хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр ямар ч үс би өөрийнхөө одоо чипийг бол чам дээр тавина. Гэхдээ янз хоёрыг ингээд холдуулаад чамд бол хэрэггүй мэн гэж хэлэхгүй. Зүгээр 19 настай учраас хүний эцэг ойлгодог юм аа. Тэг яаж ч үсэн хүүгээ дэмждэг юм аа. Чи өөрөө дахиад ингээд босоод ирэх боломж дахиад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг өөрийнхөө саналыг бол зүгээр мишгэтч гэж би асуултаа жоохон буруу ойлгочих шиг боллоо л да тий. Зүг. Тий ямар нэгэн байдлаар нэг тийм байгаа юм. 19-20 настай байхдаа мөн адил би өөртөө л өссөн, өөртөө зөндөө шоуд зугаацсан гээл эргүүлээд тэндээсээ сургамж аваад зөндөө олон өрөө дарж ирсэн учраас энийг мотивац болгон ашиглаад нэг юм гоё юм болгоорой гэхгүй нэг юм түүгээ явуудах юм бол сурчдаг байхгүй юу залуу байхдаа. Харин 28 настай өсгөө хувьд бол бас үнэхээр struggle-тай болоод энд орж ирж байгаа гэдгийг мэдээд өөрийнхөө цаллыг 100% харамсахгүй гэж хэлж байна. Би л юу оби гэж дууддаг гэсэн тий. Оби л окей гэж бодож байна. Яа тэгэл мэдээж бас хэлсэн шиг одоондоо залуухан ээж аав нь ингээд хүүгээ их хайртай айлын ганц гэсэн тий. Том юм чи мэдээж эхлээ чамд спорт их туслана. Тэгээд чамд бас нэлээ их боломж орж ирнэ. Өшөө их боломж орж ирнэ. Одоондоо чи одоо л чиний амьдрал чи эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр чиний амьдралыг хэн ч мэдгүй, чи өөрөө ч мэдгүй. Би бас тийм байсан. Бүгд л тийм байсан. Тэгэхээр чамд илүү их боломж орж ирнэ. Чи бас өөрийгөө төлөө их хичээх ёстой одоохондоо залуу настай юм чинь. Одоо юу лээ? Гэр бүлтэй болох гэж байгаа ер нь. Тэгээд бас шингээд зарлал их гарч байгаа. Тэгээд юу Монголынхаа төлөө бас хэл сурах гэж байгаа. Яа өөрөөр төлөө сурч байгаа.
Өөрөө юм уу? Өө тэгэл хэрэг ууслаа. Усныхаа төлөө биш ус гэж их бодоод л Ус ихнийхээ төлөө. Тэгэл яг ус хэрэг Айлалаарай. Ашиглагаад тэгвэл би амар дуртай ашиглав шүү дээ. Их орны төлөө гэл. Тий. Яа тэгэл одоохондоо жоохон юм чинь гэж би хэлмээр байна. Одоо яа тэгэл одоо настай гэж хэлэхгүй. Одоо амьдрал мэдсэн хүн мөнгөө яаж хэрэглэхээ сайн мэдж байгаа байхгүй юу? Яаж ашиглах вэ? Зүгээр шуудаад арих тэрхүүнд өрөхгүй шүү дээ. Тий. Тийм болохоор дэмжиж байна. Ялла. Хойлоо хавах юм уу? Одлаа гурлаа байна. Би болохоор уулыг хэдтэй вэ? 25-тай тэгээд амьдралаа босгож байгаа юм тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд миний харж байгаагаар айгүй юм үтцэн жоохон өөрийгөө олцсон. Тэгээд амьдралаа айгүй аваа явж байгаа юм байна л да. Тэгээд одоохондоо ингээд нэг хүүхэдтэй ч юм уу барай болоогүй тийм. Залуу байгаа шүү дээ 25 гэдэг чинь. Тэгэхээр ерөнхийдөө бол мишка тарай л яаж юм. Яа тэгэхээр Монголд яг ирээд удаагүй. Тэгэхээр тэдээс нь сургалтын төвд багш ихээр ингээд багшийн цалин энэ хэцүү шүү дээ. Тэгэхээр мишка дэлгөө яаж байгаа. Хэрвээ өөрөө энэ мөнгийг авал усаар нь юм уу одоо ингээд жоохон хэцүү амьдрэх хүмүүсийн төлөө хэрэгжилж чадах уу? Заавал өөрийнхөө төлөө гэхгүйгээр Шууд би энэ мөнгийг авах юм бол хандив төх юм уу гэж юм уу те? Бүгднгийн. Бүгднгийн биш ээ. Бүгднгийн биш түгээр. Тодорхой хувийг уу? Тодорхой хувийг ч юм уу те? Тодорхой хувийг болов. Ямархуу юу хийх үү? Тэгвэл надад үнэхээр мэдэх юм алах. Яг хинд хэрэгтэй байгаа, надад ч хэрэгтэй байгаа юм уу гэлтөө. Тий. Яг зүгээр хамгийн ойрхон имэдий ч юм уу те хөшнөс хүмүүстэй нэг 50-60 мянган төгрөг те. Тэгэл нэг тиймэрхүү юм хийх хамгийн түрүүнд. Тэрнээс яг шууд очивол эхлээл өөрийгөө засаад те дараа нь гэрээ засаад дараа нь төрөө зөх хэвээр шууд төрөө засаад эхлэв сая төгрөг арай л хүрхгүй байхтай нэг 100 мянган төгрөг дотох байх тэгэхээр. хэрвээ би эхлээд мэдээж ингээд хэлсэн шиг өөртөө ингээд хэрэгтэй юмнуудаа хийн. Тэгсний дараа ер нь жоохон ингээд хэцүү амьдрэх хүүхдүүд байдаг шүү дээ. Хүүхдүүд ганц хоёр ингээд жижигхэн ингээд бичэн шиг ингээд бэлгээд шүү дээ. Тиймэрхүү юм л авч ингээд гэж бодож байгаа ер нь. Тэр л надаа өргөлж байжсэн нэг төлөвлөгөө байсан. Саяхан нэг ингээд бичлэг үзсэн чинь ингээд 10 жилийн хүүхдүүдээс нь оюутан хүүхдүүдээс нь ингээд сайн дурын ажил хийдэг ингээд тиймэрхүү хэд хоногт ингээд хийдэг тиймэрхүү контент сет юм байлээ. Тэрийг үзээд би амьдралдаа юм хийж үсмээр ингээд яг бодож байсан. Тэгэхээр яг тиймэрхүү юм хийж үсмээр энэ мөнгийг хэрвээ би аав гэвэл Чи энэ мөнгийг бүтнээр навмаар байна уу, талаар навмаар байна уу? Тэр яг үнэл яг шударгал хэл. Яг үндэ юу? Яг түмэн үзэж байгаа л да. Яг үндэ Би ч хүүхэд. Би ч бичиг авах мөггүй. Тэгээд явж шээ. Хөөё. Хамгийн аюулгүй байдлаар нь явъя. Окей. За чи тэгвэл шийдвэр гаргаснараа тоолоод талын өгч. Би чам сүүлийн шийдвэрийг гаргавал чи шийдвэрийг гаргасан чи бүгдийг. Яг уу. Чи шууд бүгдийг авч болно. Өөрөө юу гэж бодож байна? Өөрөө авмаар бас. Юу шиг вэ? Мэдээч одоо би одоо тий авмаар байгаа боловч. Би авч болно гэж үү? Би хариулт бүрий дуусах гэдэг. Байж байгаа. Энийг хасчаарай. Өчигдөр камера Тэгсэн биш үү? Байцаал. зүгээр яг бүх бусад бүх амьтны тусын төлөөтэй чи одоо ингээд чи битүүрийн нэвтрүүлэгт орж байгаа анхных болж байгаа учраас тий. Юу яг ингээд бай гэдэг тэгэхээр яг дараа нь үзэхдээ
энийг маягаа өгчдөг гэж бодгол байх л та. Тэгтээ яг ингээ гарангуут айгу тий Хоосон. тий өглөө ээж өчтөө мөнгө хожоод ирнэ гэдгийгснэ. Мөнгө өгцөө гэдэг юм бол тий. Хүн мөнгө өгцөө гэдэг. Нэр яг тийм байдал нөхцлөөд яг тэн дээр сая айн гэдэг орж ирлээ. Тэгэхээр нэр 10 20 сая төгрөгийн орлоготой байсан бол би зүгээр тий 10 нөхчгөөлөх байлаа тийм учраас тэгээд яг ингээл маяг л авна шүү дээ. Үнэхээр тий маяг гэвэл тий Асуулт нь юу байсан бэлээ гэхдээ. мэдгүй асуулт нь юу байлаа. Ямар ч тач өөрийнхөө стейтментийг би бат зогсож байгаагаа хэлж байна. Бат сууж байна. Ээжтэй хэлсэн шигээл гэлөө ормоор ингээд Тий бас үнэ хэлээ тий улс ормоор ингээд гуцаад байсан тий. Sorry. Эндээ ээж дос хэлсэн даа байхгүй тий ээжтэй хүн хожоод ирнэ хэлгээ гараад ирсэн ээж дөмбөм бинтүүт замын хөөс тоогоо хожоод ирээ гэдээсээ. Тэгээд амьдрал дээр хүн. Гэтэ сайхан намайг ав гэсэн те. Таши авдаа. Ээжтэй гайгүй юу? Одоо яах вэ? Ээж ойлгоно. Сургалт яг интернетээс болгох байгаа. Би сая амар ингээ солиорч хүсэл байл үнгүй байд юм гэдгснээ. Тэ хүмүүс бас ам асуу шүү дээ. Монголчуудаа YouTube-ээр сураад тэ HSK 6 авнаа. Утлаа. Ямартай ч тэ нөгөө ярьж байгаа юм дээр нөгөө ингээд худлаа ярьсан уу гэдэг дээр ч одоо худлаа ярьж байгаа байхгүй. Юм байна да. Би одоо яг өөрийнхөө нөгөө урт хэл хүзүү хараа гэж монгол хэлтэй гэдэг налимдуулаад яриад байсан чинь сүултээ өөрөө мөнгөчгүй болж хоцорлоо одоо яа их вэ? Сүүгийн аваад үгүй. Хүн хичээсэн шүү ээжээ. Эхлээд ямар тач маш хэцүү байсан. Авахтаа амар хэцүү байсан. Гэхдээ гоё нь тэгээд хэлсэн үгэндээ байх болно би. Юу ч хийсэн олон хүмүүс харсан байгаа. Үзсэн. Энэ хажууднаас олон хүн байгаа. Тэр үгэн дээр байна. Тэгээд та бүхэндээ маш баярлалаа. Бүгдэнд нь одоо сая төгрөг биш 100 саяын төгрөгийг эзэмтэн болоорой. But that's the way that you're living when you just take what you're given and turn your back on the prison they try to place on you. We made a decision, not